За эхэлчих. За сайн уу. Сайн уу. Өглөөний минь. Намайг Сүхбаатар хотод Жавхлан гэдэг. Тэгээд энэ Австри улсын Вен хотод технологийн сургуульд бичим хүчний техник, автоматжуулалтын техникийн мэргэжлэр магистрийн зэрэгт суралцж байгаа. Монгол бакалавр сургууль төгссөнөөсөө хойш хамгийн том дулааны цалхай станц бол ТЭЦ 4-т 2 жил ажиллаж байгаа. Түүний дараагаар эрчим хүчний яамд Германы хөрөнгө оруулалттай эрчим хүчний хэмнэлт үрэгчийн төсөл дээр бас 5 жил ажиллаад тэгээд ийшээ мэргэжилтэд сурахаар шийдэж ирсэн байгаа. Германд сурахад хэллэгийн хувьд бол их хялбархан. Надад тийг санаж ирсэн. Англи хэлийг бол дуудлага нь яг бичснээрээ эргэлзээ төрөх асуудал байхгүй. Ингэж бичсэн үсгийг ингэж дууддаг гэсэн бол яг тэрүүгээрээ дуустдаг. Тэр нэг дамархан. Хэлийг бол бүрэн сурч дуусан ч гэж бараг байхгүй бах те. Хүн юу байнга суралцчихлаа. Хүн яг нөө зорилгоо яг алхам тодорхойлоо явуулах зүгээр юм шиг санагдсан. Эхний ээлжинд юу ч мэдэхгүй байх үедээ нөө дүрмээ эхлээ сайн ойлгох хэрэгтэй те. Дүрмээ сайн сурах. Тэгээ дүрмээ сурсныхаа дараагаар үгүүд баг зэрэг цээжлэх, өгүүлбэр бичиж сурах. Тэгээ текст бичиж хэрэгэл сурах. Бүтэн өгүүлбэр цээжлэх гэх мэтлэн дээр баг алхам тэгэхгүй хүмүүс ингэ жоохон яарад идэв санагдаад нэг зорилгын жоохон наан тавиад багаар тэгж системтэй явбал ер нь сайн сурах юм болов уу гэж боддог. Би бас яг тэрийг нэг шалгалтан дээр ч гэсэн бас их ойлгож байсан л да. Шалгалтанд яг юу хэрэгтэй вэ? Юу бэлдсэн байвал би энэ шалгалтыг давж чадхаараа нэг юм хамгийн ихний өөрийнхөө асуудлыг тодорхойлж агаад тэгээд тэрэндээ ингэ наривчлан бэлдвэл үлдэгтэй байна гэж өөр анзаарсан. Тэгээ ер нь бол насан туршдаа суралцсан. Одоо ч гэсэн ингээл магистрт суралцаад хэсэг хугацаа өнгөрсөний дараагаас одоо миний одоо хичээл бэлдэх хамгийн том проблем бол ер нь Германд байгаа шүү дээ. Тэрнээс яг мэрэгжлийн зүйлүүд бол одоо ажиллаж авах хугацаанд хоригдлуулсан туршлагаас ч гэх юм уу ер нь юу төсөөл байгаа учраас гайгүй суралцах юм яг мэрэгжлийн талаас. Тэрийг харин германаар яаж хэлэх үү, яаж хэлдэг байх нь уу гэх те мэрэгжлийн хөтөлбөр шинээр сурах. Эсвэл ама шалтгаанд өөрөө одоо хэл ярих бол хичээлээ ер нь хэлний л бэрхшээл байна да. Ер нь суралцах бол хамгийн байнгын тулгардаг зүйл юм байна. Одоо үгийг хүчээр цэжлж юусч чаддгүй. Нэг одоо амьдралын шаардлага юм ингээд тааралдаал те. Эсвэл нэг юм дээрээс ингээд сонирхож уншижсэн дотор үг гараад ирэнгүүт энийг ингэж хэлдэм байх гэж нэг мэдээд авсан ч юм уу. Тийм зүйлээ айгу мэдхгүй удаан цэжсэн. Тэрийг бас хэрэгэлдэг юм байлээ амьдрал дээрээ. Тэгээд санаж хэрэглээд унших гэдэг чинь өөрөө бас аюу юу сууд юм байлээ. Дадал суулгадаг. Нэг хэл чинь өөрөө хэл хөдөлж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг хэллээ ингэж зөв хөдөлгөж одоо нэг дасгал хийх гэдэг чинь өөрөө тэр хэлээр маш сайн ингэж нэг ярьж үзэх хэрэгтэй. Тэгээ бид чи ихлээд нэг ийм шууд чөлөөтэй ярьж чадахгүй юм чинь уншсан ингээд нэг тод хэлээд чангаар дуудаад өрөөндөө ч юм уу ганцаараа ч юм уу те. Чангаар уншиж сухлаар бас хүний хэллэг хэл зөвшөрдөг үгийг хэл сурдаг ч юм уу те. Тэгж сурд юм байлээ. Би бас тэгж оролцож үзчихсэн сонин мөн уушаал те. Сонин энэ төр захиаж авч уншмал тэгж үзчихсэн. Германд таалагддаг. Яг тэгэхээр одоо нөө дэлхийд дээрх шинжлэх ухааны 2 дахь том хэл гэж үздэг шүү дээ. Тэгээд ер нь Герман хэл дээр суралцахлаар Монголд сүүлд орчуулагдсан ч юм уу эсвэл зарим орчуулагддаггүй үгүүд ер нь яагаад ингэж хэлдэг болсон юм байна гэдэг яг тийм зүйлүүдийг бас маш их ойлгож авдаг л да. Үг нөө хэлнээсээ тий үгийн үгснээсээ гэдэг нь гарал үүслээс. Дунджаар нэг 20 орчим тэгэл заримдаа 20 гарan тэгж сонгоол тэгэл тэндээсээ зарим дээр нь бас тэгэл алдаж онох таараад тэгэл эсвэл зарим нь амжихгүй орхидог ч юм уу тэгэл нэг 10 хэдийг заримдаа 20 хэдийг 20-оос илүү яг нэг гоо амжилттай идэвхтэй явж исэн үедээ бол 20 гарan кредиттэй нэг семестрээр зогссон байдаг байна. Хичээлийг ер нь хийх зүйлээ аль болох хоош нь тавихгүй байхыг ер нь хичээдэг. Шууд л эхлэх гэж оюутан багтаач гэсэн бид нэр ингээд найзуудтайгаар бөөнд хичээл хийж хаад гэрийн даалгаар өгөнгөт яг хүчин цагаас нь л аль болох одоо хийж эхлэх гэж эрмэлздэг. Тийм цагийн бодлого нөө эхлэнэ гэдэг чинь эхлэлийн 50 гэдэг чинь өөрөө нэг ажлынхаа 50% хийшлээ гэсэн үг гэдэг шиг те. Ядаж эхлүүлдэг байхгүй. Уншиж үзээл те.
одоо мид дээр юу хийх юм шиг байна, скриптийн маань эргүүлж үзээд агуулга нь юу байх юм шиг байна. Хуучин шалтгааны материалууд юу байна, юу ирд юм бол нэг төсөөлөх хос эхлэв. Сэтгэл зүгээ бэлдэж эхэлнэ. Тэгээд янз янз л да одоо зарим аман хичээл, зарим бүр одоо томоохон гэрдэттэй лабораторитой тийм хичээлүүд бол семестрийн турш үргэлжлэн одоо бэлтгэл ажлууд нь бол тэгээд лабораторийн ажлууд нь семестрт 3-4 ороод тэгээд лаборатори дээр бэлдсэн ажил болгоныхаа одоо шалгалтаас цуглуулсан одоо юугаараа семестрийн төгсгөлт нэг удаа шалгалт өгч юм. Тэрэнд одоо бүтэн семестрийн тухайн шалгалтанд бэлдээ явчихна. Тэгээд нэг сар бэлтгэх юунуудаас гарна, хичээлүүд гарна. Маш тооцоолт хийдэг, боддог тийм хичээлүүд дээр нэг сар орчим аман хичээлүүд, зарим хичээлүүд дээр бол нэг 7 хоног гэх юм уу. Янз янзээр хичээл шалгалт. Яг анханасаа би нөө ажлаа сонгохдоо нэг ачаал болохгүйгээр нэг бол үдээс өмнө ч юм уу, нэг бол үдээс хойш ч юм уу те хичээлээ хийх ямар нэгэн байдлаар цаг гаргаж яг нэг хуулийн хугацаанд гэдэг шиг нэг 20 цагтаа яг тааруулаад тэрнээс илүү гаргачихгүй байх шиг хийх одоо зорддог, тэгээ сонгодог. Гэхдээ нөө аль болох зовлонгийн төрүн жаргалын удаан гэдэг чинь нэг одоо мөнгө төгрөг нэтрэхгүй шиг өнөөдрийнхөө өдөртний хоол ундыг л болгож ивэл хичээл намаа одоо яг зөв одоо гол зүйлдээ цагаа зарцуулаад тэгээд юмаа дуусгачихсай л гэж юу нэг боддیں۔ Болж өгвөл хичээлээ төрүүлж дуусгачих юм бол одоо хоолндоо төрүүлж өрнө гэж ойлгох хэрэгтэй тий. Тийм болохоор зовлонгийн төрүн жаргалын удаан эхлээд одоо магадгүй давах хэрэгтэй юм давчи ирээдүйд чи илүү өнөөдрийн олох нэг хар бор ажлын мөнгнөөс илүү чи сургууль солиод төгсөөд өөрийнхөө одоо төвшин гэдэг дэвшлүүлсний дараагаар бол энэ болох нэг болж 2-3 сарын турш очиж магадгүй шүү дээ тий. Тэрийгээ гой бодож тэрийгээ гой ингэж ирээдүйг болгож ч юм уу тий. Тэрийгээ гой төсөөлж хичээлээ гой хийх хэрэгтэй болоод гэж байна. Одоо биш нэг айхтар ингээд бус хүмүүсээс мундаг байгаад байгаа ч юм бас байхгүй байх л та. Адилхан л бас ингээд хичээгээл те оролдоол цагаа бас яаж зурцуулж байгаа гэл маш олон юм сэтгэл санаа ингээд хуваагдаж байгаа болохоор анхаарал төвлөрөхгүй байх мах тохиолдол бас их гарна л та. Тэгээд нэг аль болох зав одоо эргээ ингээд бодлоор их завгүй байсан үед л ер маш их юм амжуулсан санагдаад байхгүй. Хичээлтэй байх үедээ бэлдсэн шаардлагатаа маш хурдан амжилттай бэлдээ тэрийг аягүй сайн ойлгоод аягүй сайн хүчтэй ч юм уу те. Тэрийг өмнө нэг нэлээд завтай байхдаа ингээд бэлдэж үзэхлээр юусоо ойлгохгүй байж байгаа л хичээлтэй үед дундуур нэг 7 хоног бэлдээл авах тэрийг аягүй хурдан сайн ойлгоод. Тэр нь яг нэг тархич бас яг юу шиг болчих шиг ингээд юм ажиллаж идэх те байнга ингээд ажиллаж явах үедээ нэг сайн одоо тамирчин шиг одоо ажиллаж чаддаг болт юм шиг байна. Тэгээд өөрийнхөө бас байнга завгүй ойлгох хэрэгтэй шиг үзсэн. Тийм байдаг ус магадгүй юм. Хоёр дахь юм бол цагаа сайн төлөвлөх хэрэгтэй. Хичээл хийх гэдэг ингээд оролдоод ингээд суухтай хэрэг анхаарлаа сайн төвлөрч өгөхгүй бол эхний ээлжинд нөө уншиж байгаа зүйлээ хуулж ичдэг юм уу те. Би өөрөө бас нэг тийм аргуудыг бас заримдаа хэрэгэлдэг л те. Холомч хийгээл хэлдэг байхгүй. Уншаад сайн ойлгохгүй ерөөс анхаарал төвлөрч өгөхгүй байгаад байгаа үед хуулж бичээл гэж байгаа сүлдэж жоохон бичиж байгаа юмдаа ингээд анхаарал өгүүлбэрүүд нь үүдэн баригдаад л тэгэл тэрээс хашаага жоохон явдаг юм те. Тэгэл тий. Тэгж ин анхаарлаа төвлөрүүлж би хэлтэй юм бичээл хэлдэг байхгүй. Сонирхолтой юм бол энэ нэг тэнцсэн хичээлүүдийн жагсаалтыг харж тэндээс их урам зориг авдаг. За бас гоё явж шүү гээл те. Нэг тэнцсэн те төгч шүү гээл нэг 2-3 хүн байсан ч гэсэн энэ диж бас их гоё аваад тэнцчлээ. Одоо тэр үлд чинь гээл төлөвлөгөөг нэг хараал те. Тэгэл нилээн жоохон ихсээл нэг тэрийг ихсэн байгаа жагсаалтаа ингээд хатлаа бүр гоё санагдаа те. Тэгж нэг урам зориг авдаг. Тэгэл тоолоо. Тий тоолоо хэдэн гэрд идчихлаа шүү гээл. Тэгэл нэг түрүүн асуусан ш нь семестр хэдэн гэрдийг яаж юм гэлдэг шиг заримдаа зарим семестр чинь амар ингээд завгүй явж байгаа 20 гарнаг тэгээ цуглаад надад чинь энэ семестр ч гэсэн тий сайхан цаглуучлаа шүү тий одоо цаашаа бас энийг чи алдчихгүй юм шиг гээл төлөвлөгөө зохиогоод хичээлээ нэг цуглуулж үзээл за дараа энийг хийн тэрийг хийн гээл тэгж нэг юм жоохон өөрийгөө гоё яадаг да гоё явж ш тас чадчих ш тий айтайгаар л туслаа ш тий одоо ингээд жоохон л үлдчихлээ ш тий гээл тэрийг хараад тэгж юм зэрэг авдаг да. Тэгээ гэр бүлээс дэмжлэг их авдаг. Манай гэр бүлийн эхнэр тэгээд
их дэмждэг. Гэр мөрөө санах тохиолдол их гардаг юм уу? Гайгүй байдаг шүү дээ. Тэ одоо уцаар арчиж чинь, видео колл хийж чинь, тэ царайгаа арчиж чинь тэгээд гайгүй. Яг мэрэгжлийн чиглэлээр дахиад хичээлээс гадуур юмд оролцох цаг зав одоохондоо бол нэг тийж гарч чадахгүй байна л да. Хичээл дээрээс бол асар их юм болж авч байна. Одоо яг бид чинь бас яг нэг Европт сурж байгаа, гадаад сурж байгаа нэг давуу тал нь юм байна. Монголыг бодвол яг явж байгаа бүх судалгаа, шинэ ололт, амьдрал дээр хэрэгжүүлж байгаа зүйлүүд нь дандаа нэг их сурвал дээр эхэлж боловсруулагдж байгаа. Тэгээд тэр нь дараа нь амьдрал дээр хэрэгждэг тийм. Янгууд нэг бидний лаборатори дээр үзэж байгаа туршиж байгаа юмнууд нь дандаа хөвчлэн ингээд амьдрал дээр ингээд туршигдсан. Яагаад гудамжны гэрэл нь ийм байдаг вэ гэх тийм. Тэрийг бид нар лаборатори дээр ингээд туршуулдаг ч юм уу тийм. Ийм болохоор ингээд дандаа нэг хийдэж байгаа шийдвэрүүдийг бид нар нэг юм гартаа барьж үздэг байхгүй. Үр дүнгийн ингээд юуяж туршиж үздэг. Тэгээд ийм болохоор энд ингэж хэрэгжилж байгаа юм шиг тэгээд. Тэгэхээр аюугаа тийм нэг одоо итгэл үнэмшилтэй болдог гэх юм уу? Одоо хийгдэж байгаа амьдрал дээр хийгдэж байгаа тавигдж байгаа одоо татж байгаа кабель ч гэх юм уу те одоо шинээр суулж байгаа эрчим хүчний бүх шийдлүүд нь үндэстэй суурьтай тэрийг бидэрт ингээ харуулдаг байхгүй юу? Бариад үзэлтэй, хэмжээд үзэлтэй те. Тийм байгаа шүү дээ. Чи хамгийн одоо юу н ашигтай байгаа шүү дээ. Тэрийг бид нар дандаа хичээл дээр хийж үздэг. Тэр нь их гоё санагддаг. Ер нь тэгээд тэрийг чсэн Монгол бас эргээгээд эрчим хүчний сургуулиудаа ч гэдэм үү те. Одоо нийслэл дахиж хөрөнгө оруулалт хийгдэж байгаа юмнуудын судалгааг нь одоо эсвэл нэг нь тавигдсан байгаа ямиг нэг сургуулийн лаборатори дээр нь туршиж хүмүүст итгэл үнэмшлийг нь төрүүлжтэй. Тэгэхээр бас нэг улс орныхаа ч их юм одоо дээд удирдлагуудынхаа хийж байгаа ажилт нь бас аюул тийм юутай болт юм биш үү? Итгэлтэй те зөвлөм хийж байгаа. Одоо бидний хичээл дээр үзсэн шүү дээ. Тэгэхээр ашигтай болоод ингэж хийх юм байлээ гэдэг. Тийм юм төрхийн юм шиг санагдаж байна. Нэг талаастай нөгөө талаас болохоор нөгөө хийж байгаа одоо юм хийж байгаа улсын болон одоо байгууллагууд нь шинэ зүйлийг хийхдээ их сургуулиасаа зөвлөгөө авдаг юм. Ер нь шилжлгаан дээр дуурсан тийм зүйлийг хийж байгаа сайл гэж бодож байна да. Тэгээ шинээр хэрэгжиж байгаа эрчим хүчний чиглэлээр хийгдэж байгаа олон ажлаас байна л да. Smart grid гээл те сэргээгч эрчим хүчнийг одоо яаж одоо төвийн эрчим хүчний системтэйгээ хослуулж ажиллуулж байна. Манай монголчууд бол уламжлалт эрчим хүчний систем буюу өндөр хүчлээ хэлж одоо станцуудаас үйлдвэрлээд тэрийг өндөр хүчлийн шумаар дамжуулаад тэгээ дунд хүчлийн одоо сүлжээгээр түгээгээд тэгээ баг хэрэглэгч нь хэрэглэдэг юм шиг ингээд нөө дээрээс доошоо явсан тэгж уламжлалт системээр байдаг. Одоо тэрийг өөрчлөөд decentralized буюу одоо нөө төвийн бус эрчим хүчний систем гэдэг юм хэрэгжүүлэх байхгүй. Тэр нь болохоор тэгээ баг хүчлийн одоо их усрыг одоо систем нийлүүлнэ гэсэн үг байхгүй. Зөвхөн дээрээсээ доошоо буулгаад явах ус. Одоо талнаас дахиад шинэ эрчим хүч олгох боломжийг нь одоо нээж сэргээгч эрчим хүчээс ажилладаг тий. Яг л нөө сэргээгч эрчим хүчний их усрүүч чинь өөрөө нэг баг хүчлийн түвшинд одоо үйлдвэрлэж байгаа учраас тэрийг шууд нийлүүл. Тэгээд жижиг шатлын их усрүүдийг яаж авныг нь одоо бөөнд нь цуглуулж одоо зөв тохируулах хийх үү энэ гэдэг. Энд бидний мэдхгүй бидний хэрэглэдэггүй насар олон тохируулгын системүүд байна л да. Төмөр замаас ахуулаад тий. Монголын төмөр замууд чинь одоо цэглэгаан биш шүү дээ тий. Тэгэхээр чинь энтхийн төмөр зам, U-Bahn, Галт-тэрэг, Страсенбahn гэдэг чинь бүгдээрээ нөгөө хүчтэй толбогдсон бүгд цэглэгаан машинууд байдаг байхгүй. Тэгэхээр тэрний тохируулга одоо юуны систем энэ төрөлөө бүгд бас манадаа олж байгаа юм. Шинэвтэрдүү шинжилгээ хийж байгаа гэж байна. Тэгээд суралцал хэрэгтэй. Тиймээс нэг хэсэгч байна. Болохыг хүсвэл дэлсэгч. Ер нь ярилцсана. Ер нь л ярилцсана. Тэгээд ер нь их одоо гоё шүү дээ. Одоо сонирхолтой гэх юм аа. Нэг одоо 2 семестр дараалаад нэг багш дээр хичээл хийгээл үзээд эхний семестр дээр багш ингээд нэг шинэ санаа олцсон юм шигтэй бидэрт ингээд дөнгөж ярьж эхлээл те. Би яг ингэж бодлоо. Тэгсэн чинь ийм шиг байна гэж ингээд шинээр ингээд ярьж эхэлжсэн аа. Дараагийн семестр дээр тэрний нөгөө дараагийн шатны хичээлүүд нь ингээд ороод ирлээ. Манай багш яг тэр бодож ирсэн юм аа. Аль хэдийн нөгөө юу болгоод бичсэн. Эрдэм шинжилгээний бичиг болгоод бичсэн. Тэр нь хэвлэгдсэн. Тэгээ бидний нөгөө дараагийн түвшин судалгааны ажил дээр нөгөө хүний ярьж ирсэн юм чинь аль хэдийн ингээд нөгөө эрдэм шинжилгээний бичиг болоод судлагдсан. Тэгээ манай юуны сэдвүүд дотор яваад ирэх шигтэй ч юм уу те. Тэр нэг юм гой санагдсан. Дандаа яг шинээр түвшин санаагаа ингээд амьдрал дээр шууд хэрэгжүүлээ. Эсвэл өөрөө юугаа маш сайн биш те.
Айгу. Эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ хийгдэж байгаа тоогоороо гээл аюух уус орооч уралдсан шүү дээ. Шинжилгээ хэрэг хөгжиж байгаа. Тэгэхээр чинь нэг багш шинжилгээнд дээр л чинь өнгөрсөн урд семестрт ярьжсэн зүйл нь дараа семестрт налидын эрдэм шинжилгээний бүтээлцэн гараад ирсэн багтар чинь байна. Багмаар те сангийн бүтээлчтэй. Эхлэх гэдэг чинь өөрөө юм зүйл дээ. Тэр нөр юм болгон одоо яг сансан шиг хурдан дуусна гэж байхгүй. Эхлүүлэх чинь өөрөө хамгийн гол чухал зүйл. Тэгээд нэг хичээлч бай, ажилч бай, ер нь янз бүрийн эсвэл өөр чинь хувьд чинь бодож байгаа нэг том төлөвлөгөөч гэдэг юм уу те. Тэрэн дээр ингээд ийм одоо mind mapping гэж нэрлэдэг шүү дээ. Одоо ийм төлөвлөгөө бүдүүрч хийгээд энийг судлахад бол одоо яаж дотор нь задлж болох вэ те. Дотроо хэдэн төрөл хуваагддаг юм шиг байна. Тэрийг нэг юм дандаа зургалж харж ах хэрэгтэй санагдав. Тэгэхээр өөрөө яг би бодоод хоосон бодоо яваад байна уу эсвэл яг анх бодоод яваад исэн юмнийхаа өөрөө хаана явж байгаа гэдгийг хараад те хийхгүй биш хийгээл яваад байгаа шүү гэдгийг бас өөрөө тэндээс урам зориг орж харж байгаа. Тэр үнхээр хийхгүй байгаа. Тийм үнхээр хийхгүй байгаад байна уу? Эсвэл хийх юм бол би хаанаас нь барьж авах вэ гэдэг чинь ингээд тодорхой болоод ирдэг байхгүй тий. За энэ том одоо сэдвээ бодоод яваад байгаа ш. Энэ сэдвийг би хийхийн тулд энэ дотроо өөр хит хуваагддаг юм шиг байна тий. Одоо хүмүүстэй уулзах уулзалтууд гэдэг юм уу? Эсвэл за судлах судалгаанууд гэдэг юм уу? Эсвэл өөр унших номнууд гэдэг юм уу тий. Тэднээсээ ингээд биш тийм ном унших хэрэгтэй юм шиг байна. Тийм хүмүүстэй уулз судалгаах хэрэгтэй юм шиг байна ч гэдэг юм уу тий. Тэгээд тэрийг дотор нь ингээд сайхан наривчлал задлж агаад за тэгээд дараа нь ном уншихаар болох юм бол ямар номнууд байдаг юм шиг байна. Тэрийг ихлэ судлаад чагсаалтыг нь бичээд тий. Тэгээд ийм номнууд байдаг шиг байна. Нэгийг авчих юм бол ч бас нэг нь ч гэсэн биелж гин. Би яг энэ хүрэх юмдаа том анхны зорилготой хүрэхин тулд бас тодорхой хэмжээгээр нэг одоо чек хийчлээ гэдгээ хараа явж байгаа би нэг зүгээр. Тэгж ер нь mind mapping хийж хаана явж байгаа баримж байгаа нэг шүү дээ. Яваад байна уу явахгүй? Яваад байна уу явахгүй байна уу гэдэг нь тэгж тэн дээрээс нь байн харж явах хэрэгтэй болов. Би иймэрхүү одоо энэ аврыг гэх юм одоо төсөлтөөр альж явах тавьж сурч байсан л да. Төслийн ер нь юу одоо тэгж явах төлөвлөгөөнүүд те. Хэдэн фазтай, хэдэн чиглэлтэй, хэдэн дараалтаа явах юм. Тэгээд манай одоо төлөвсөн чиглэлүүд маань юу хийвэл би одоо бизнес тооцсон юм те. Тэгээл ингээд дотор нэгээ задлаа. Тэгээл нөгөө бүх одоо хол аялал чинь нэг алмаас эхэлдэг гэдэг шиг тэр дотор нэгээ задлахаар бүх жижиг нэг алмууд байдаг учраас харж байгаа за алнаас нь эхлээд нэг алхам багшлах бай гэх те. Тэгэд ер нь нэг том зорьсон юм да алмаар мартахгүй. Тэгээ бас өөрөөрөө голохгүй те. Би дими бодоол яваад байх юм биш. Ер нь хуржил яваа энийг бас мартаагүй байгаа шүү. Бас хажуугаар нь өөр матч хийж яваа гэдэг хараад зэрэг өөртөө одоо менежмент хийх гэж байна. Би үгүй яах төлөвлөлөөр тэр тийм хүмүүсийг одоо чи юу хийв? Тэ яг нэг юуг нь long term биелэх боломжтой юу эсвэл short term биелэх боломжтой юу гэдгээ яагаад өнөөдөр заавч чадаагүй бол энийг маргааштай ч юм уу нэг тийж яах сэтгэлээр он хэрэггүй баха богино хугацаагийн жоон уртуурч байгаа тавьдаг ч юм уу те. Үнэхээр нэг өдрийн дотор биелэх боломжтой зүйлийг нэг өдөртөө төлөвлөлөө эсвэл за энэ 7 хоногт ер нь энийг амжилж ийдаа гэдэг юм ач юм жоохон халуурхан тавиулж юм те. Тэгээ юунаас болоод энэ 7 хоногт хийх ёстой байсан юм маань биелсэнгүй гэдэг шалтгаанаа өөрөө бодоод жоохон өөрөө зөвтгөх юм байна уу өрөө зэ нэг зөвтгөх шаардлагагүй юм байна жоохон өөрөө гэж тэгээд шаардж байгаа. Хэлхэж байгаа. Жоохон назгаарчлаа шүү те. Тэгээд ярьсан дараагийн 7 хоногт сэтгэлгүй шиг нэг хийчмээр юм байна да гэж. Зүгээр л гэж. Нэг одоо хүнд хэцүү байж байгаа давсан юм те одоо амьдралд хамгийн хэрэг болох ч нэг хэцүү хичээл байгаад ч юм уу тэрэнд итгэх цаг зав зарцуулах шаардлагатай эсвэл яг үнээр заримдаа чадахгүй ч юм шиг санагдаад байгаа үед боддог л доо манай ихтер ч гэсэн бас надад зорж үлдэх байхгүй ер нь хамгийн хэцүү одоо сурсан зүйл хүний амьдралд тийм хамгийн илүү их тогтдог те тэр ер нь баг
чиний амьдралд ирээдүйд хамгийн хэрэг болох зүйл бас байж магадгүй шүү дээ. Яг энийг л ингээд авчвал чи баг энүүгээр хоолоож идчих байж магадгүй. Арталт нь ер нь гарчих юм бол те ер нь хүн зовж хөдөлмөрийнхаа үр шимийг ер нь сайн хүртэн гэдэг итгэлтэй байх хэрэгтэй. Өөрийнхөө итгэлийн ерөөсөө гол жанжин шугамасаа юм жаа холбоод бүрийг хэрэггүй л хэлэх юм. Одоо чин шинжилгээ энэ төр хөгжөөд те эрүүл мэнд одоо анагаах ухаан салбар ер нь бүх зүйл хөгжөөд одоо хүн ер нь эрүүл амьдрах боломж нь одоо илүү нээлттэй болоод байгаа юм уу? Одоо боломж өчөө зөндөө байдаг болсон те. Одоо манай салбар ч гэсэн одоо би өөрөө нөө электроникийн инженер мэргэжилтэй миний бакалаврын мэргэжлэн. Тэгээд электроник бас ингээд цаашаа нарийн одоо тэнцвэрээр ирэхлээр анагаахтай холбогдоод биотехнологи одоо био анагаах ухаан биш биоэлектроник гэдэг те. Тэр нь болохоор хүний бие эрхтнийг одоо юугаар орлуулах одоо электрон цэглаан тоног төхөөрөмжүүдээр орлуулах хүний нэг биосигнал одоо цэглаан сигналтай дүүтж очих юм чинь үү те. Гар утас нарийсаал нэмэрэл жижигрээл агаанууд нь тэрний боловсруулж байгаа дохиод дамжуулж байгаа хүчтэй хэмжээнүүд нь улам ингээд багасаад байгаа байхгүй маш бага хүчтэй түвшинд одоо мэдээллийг дамжуулах боломжтой болж байгаа. Тэр нь явандаа нэг биосигналтай ойртдог юм уу те. Тэгэхээр ер нь одоо гарыг робот гараар орлуулах, нүдийг камераар орлуулах гэх юм уу. Ер нь ирээдүйн технологи тиймэрхүү чиглэлээр хөгжиж байгаа. Тэгээд одоо эрүүл анагаах ухаан ер нь өвдөхгүй байх боломжтой болсон. Бидний үед ер нь хүний наслалт айгүй тийм урт байх боломжтой болсон гэж боддог байхгүй. Тэгэхээр бид нар тэр ойлголтоо жоохон шинжлэх хэрэгтэй болоод боддог байхгүй. Өөрөөрөө хамаг залуу нас яваад дуусчлаа муучлаа гэдгийг жоохон одоо жоохон насны яваад ирэхлээр хүнд тийм бодол төрөх байх. Тэрнээс 10 хэдтэй ч юм уу одоо 10 хэдтэй гинэ 20 хэдтэй залуучуудад бол нэг тэгж бодол төрөхгүй байх гэж бодож байна те. Жоохон 30 гараал энэ ууц чинь үеийнхийнхэн одоо ажил нь жигдрээл те. Би ч оюутан байгаа яваад гэдэг. Тэгэхээр ер нь урт наслан л гэж бодож хэрэгтэй те. Ер нь жоохон хизээ бүхэм гээд хоошоо эхэлж чинь тэдий чинэл урт наслан эрүүл мэндтэй жоохон анхааралтай байгаад те. Хүн одоо 100 наслах гэж байгаа хүн одоо 50 насыг залуу нас гэж бодох хэрэгтэй байхгүй. Бодож ээж те тэгж төсөөлж ээж ер нь 40 нас гэдэг бол яг жинхэнэ боловсроод дууссан те. Одоо л яг миний карьер ажил амьдрал ер нь их болсон. Амьдралаас мэдэх юм аа одоо мэдээд туршлага өдрө хоригдлуулсан те. Тэгээд эхэлдэг нас шүү те 50 нас гэдэг бол жинхэнэ ажилтдаг нас 60 мар гэдэг чинь ер нь бол ерөөсөө хүн хэдий өөрийгөө залуу одоо сэтгэн төдий чинэл хүн энэ амьдрал уртаах болохоор амьдрал ер нь орчин үед 150 нас боломжтой болсон шүү. Тийм тэгэхээр өөрийгөө ерөөсөө оройд чинь гэж бодож үзэх хэрэг байна. Жишээ нь хидтэй ч сурч болно. Одоо 40-тэй ч бай 50-тай ч өнөөдөр өөр чиглэлээр сурч байгаа одоо шинэ салбар одоо сонгож сурч эхэлж болно те. Яг үнэ. Боловсрал гэдэг чинь өөрөө заавалчгүй гэж нэг сургуулийн хэмжээ 4 жил нэлээр хэмжигдэхгүй болсон. Тэгээ шинэ зүйл одоо сурахад ер нь юм удаас юм оройт гэж л байхгүй шүү байх байх. Одоо нөгөө залуучууд чинь 30 хүрж байгаа ч юм уу дөнгөж гарч байгаа залуучууд сэтгэлээр унаа гэдэг чинь би ч хөшөрж ин да гэдэг тэгж бодож болохгүй нэ. Шинжлэх ухаан хөгжиж байгаа. Юу сургаагүй амьдралаа ингээд дими юмд үрээд байна гэж бодож болохгүй да. Бид чинь нөр байгаа орчноос төвчээртэй байж сурч юм. Бид нэр гадаад оронд байна, бид нэр Европт байна. Жижиг сажиг гэлтгөө баг саг одоо жижигэн гадуурхалтай тулгардаг те. Тэр ихсэн бас ингээд төвчээр сууж ийн. Тэгээд нэг өөрөө гадуурхалтад ч юм заримдаа тиймэрхүү юм те тулгараад ирэхлээр те. Ер нь нэг бусдыг ер нь гэж гарал усаагаар нь гадуурхах чинь аягүй тийм буруу юм байна гэдэг чинь нэг ясан бахаараа ойлгож байгаа шүү дээ. Гарал усаа шашин шүтгээр нь хүнийг гадуурхахгүй. Манай монголчууд ч бас нэг боддог байхгүй. Жохон тийм юу талтай те. Баг зэрэг расист талтай халах дөрүүд казак бурайдаар нь аюул ялгадаг те. Тэгэл нөгөө эднийг баг яснуу халтрууд те нөгөө яг тэгээд бид нар яг өөртөө яг тийм нөхцөлд байгаад тэгэхээр тэр үзлийг маш ойлгоод тэрнээс аюул тэгж зайлсхийдэг юм те. Ядчил тийм юм сурсан шүү дээ бид нар те. Хүн байж сурч шүү дээ. Бусдыг гадуурхахгүй хүн болгоныг
хайрлж юм уу хүн болгоныг одоо хүн чигээр нь хүлээж авч сурж байна. Энэ бол одоо бас айгүй том боловсруулахгүй юу. Заавал ч сургуулаар очих байхгүй те годамжлагаараа хүчин нөхцлөөсөө бид нар тгий сурч авч байгаа. Тэр тийм болохоор зүгээр бид нар хоосон дэмий өнгөрөөж байгаа сэтгэлээр өмчлөхгүй. Залуучууд хамгийн чухал зүйл. Өнөөдөр ч яг байгаа цаг үе шүү дээ. Одоо яг энэ насл хамгийн гоё гэдэг тэгэлжингууд нэг муухай нас байх юм шиг тий. Биш шуха. Тэгэхээр яг өнөөдөр чи эдэн настай энэ бол хамгийн гоё боломжтой цаг. Тий. Хамгийн боломжтой цаг. Өнөөдөр чиний цаг тий. Өнөөдөр хамгийн гоё. Өнөөдөр хийх ёстой гал бий. Тий. Тэгээ яг цаг үедэл байх хэрэгтэй. Хуучин гоё байна гэж байхгүй. Өшрөөд гоё болно гэж байхгүй. Чи өнөөдөр л гоё л шүү дээ. Тийм үстэй тий. Энэ чинь хамгийн гоё цаг байхгүй юу? Яг цаг үедэл байх хэрэгтэй. Өнөөдөр шоудж исэн шоудахыг сурах хэрэгтэй. Хичээл хийж байгаа бол өнөөдөр бас чиний сурах цаг тий. Бүх үзэх ёстой юм а яг тухайн үедэн цагт нь үзэл яв. Тэр цаг үйл хамгийн чухал. Муухай зүйлийг үзээд юу муухай гэдэг юм. Тэр чинь мэдээлэл үзэл өгч шүү дээ. Тэрийн сүүл тэрийг бол энэ муухай юм байна гэж мэдсэн. Юмээ тэгээд хүн ер нь заавалчгүй туулж ээж биеэр үзэж ээж л ойлгодог учраас жижигхэн нэг халтраад орчих байгаа шиг өөрийнхөө хэмжээнд туршаад үзсэн юм амьдралтай. Гэтэ нэг гараа зочлохгүй гэхлээр хуруугаа зоч үзэх гэсэн үг биш шүү дээ тий. Бүр болохгүй гэдэг юм яг заавалчгүй орлож үзэх биш. Гэтэ ер нь зүгээр хүн амьдралдаа үзэх шаардлагатай юм уу үзэл ёстой тий. Тийм болохоор өнөөдөр хэцүү байгаа бол гон зовлонтой цаг үе үзэл хэрэгтэй. Тэр нь чамд эргээд сүлд нь тий гоё мондөг хүн болсон байхад хичээж үлээ гэж дурсаад ярихад тий. Чи өнөөдөр хамгийн гоё түүхийг бүтээж байгаа байхгүй. Хэцүү цаг үе гэдэг чинь чиний одоо нэг амжилтанд хүрэхэд тий. Ийм байсан цэгээс би ийм цэг дээр ирлээ штэ гэдэг одоо чиний яг өнөөдөр амжилтыг эхлэх байхгүй хэрэг чи миний хэцүү байгаа цаг үе гэж бодож байгаа. Чи өнөөдөр болцсон байвал тий. Чиний одоо ирээдүйн маш том амжилтыг эхлэх. Чиний бол одоо ирээдүйд дурс олно. Энэ бол хамгийн гоё цаг үе. Маш баярлалаа. Тэгээ чамд ч гэсэн амжилт хүсье. Тэгээд хичээлээ хурдан тусгаад Монголд очиод хийжсэн төслөө үргэлжлүүлээд тэгээд шинэ технологиг Монголд нэвтрүүлээд тэгээд эх орныхоо хүчил нэмэрт өөрийн гэсэн хувь нэмрийг оруулахыг хүсье. Маш баярлалаа. Only down here.